Хэлний сургалтын төвөөтэй холбоотой хууль зөрчсөн үйлчлийг тэгтэлжээ. Америк доллараар тооцоо төлбөр хийдэг асуудлыг хөндөж байна. Мөн барилгын компаниуд дижитал байгаар дутааж оршин суугчдаа хохироосон баримтыг шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ. Он гарсаар хагасаа гаруй жилийн хугацаанд 100 гаруй аж ахуй нэгжид хэрэглэгчээс эрүүлсэн гомдолтоор үндэслэн шалгалт хийж зөрчил арилгаснаа тайлагнаж байна. За хяналт шалгалтын явцад хэрэглэгчийн ах шударгалт харшлах болон хэрэглэгчийн хууль ёсоор хохирох зөрчил ихээр илэрчээ. За жишээ нь гадаад улсад сургууль болон ажил зуучлах, гадаад тэрний сургуульд явуулдаг аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн байна. За шалгалтанд хамрагдсан нэр бүхий 26 аж ахуй нэгжүүд аж ахуй үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15-ын 7 дахь заалтанд гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтанд хамруулах, зуучлах үйлчлэгийг явуулахад тусгай зөвшөөрлөлтөөр эрхлэнэ гэснийг зөрчиж, тусгай зөвшөөрлөг үйл ажиллагаа явуулж байсныг нь тогтоожээ. За мөн Сантис боловсролын актем хувьцаат компанид гомдол гаргасан 49-ний гомдлын дагуу хяналт шалгалт хийхэд сургалтын төлбөрийн талаарх мэдээллийг худал зөрүүтэй мэдээлсэн. Сургалтын төлбөрт нэмж оюутан төс бүрээс 310,000 төгрөг төлөхийг шаардсан үйлдэл гэх зэрэг зөрчил илэрсэн байна. За энэ бүгд нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчиж байжээ. Одоо энэ үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгэлүүд маань одоо тусгай зөвшөөрлөлтөй байх ёстой гэсэн хууль байгаа. Энэ хуулийн хэрэгжилт бол тэрүүсээ хангагдаагүй бүх одоо Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа энэ байгууллагууд маань тусгай зөвшөөрлөг байсан байгаа. Тусгай зөвшөөрлөг байсан. Амун дээрээс нь энэ 26 аж ахуй нэгжийн 17 аж ахуй нэгж одоо компаниуд маань төлбөр тооцоогоо доллараар хийдэг гэсэн. Энэ маань одоо Монгол улсын үндэсний мөнгөний тэмдэгтээр бараа ажил үйлчлэгээ үзүүлэх тухай хуулийг зөрчиж иргэдээс одоо доллараар гүйлгээ хийжсэн илэрсэн байгаа. За мөн барилгын үйл ажиллагаа эрхэлж аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байгааг хэллээ. Одоогийн байдлаар Тайгамартай, Тектоник, MD-Top, MMCG, SP Holding, иргэн шүрэн цэцэг зэрэг 7 аж ахуй нэгж иргэнд 113,960 төгрөгийн торгуул ногдуулж, Тайгамартай MD-Top компани асуудлыг захиргааны иргэн шүүгч шилжүүлжээ. За MD-Top хувьцаат компани Монгол улсын барилгын стандартын MSC 6058 2000 стандартыг зөрчиж, орон сууцны метр квадратаас хэрэглэгчийг төрөлдүүлэн мөнгө засч байсан нь тогтогдсон юм а.